Сайн байцгаана уу? Hello. Бид гурав буцаасаа өмнө гээд Мельбурний иргэн тойрны газрууд аялж байгаа байхгүй юу? Өнөөдөр Phillip Island дээр ирсэн байна. Яг одоо Phillip Island-тай ойрхон Churchill Island гэдэг газар ирсэн байна. Австралид амьдардаг хүмүүс ахын юм бол ийшээ ирд хүүхдтэйгээ ирвэл хөөрх юм байна. Миний охин чинь өхөр мал одоо тийм үү 5 хошуу малыг зүгээр номон дээрээс харж исэн болохоос ш яг жинхнээс нь харж байгаагүй. Тэгээ өнөөдөр хараад бүр амар баярлаад амар хөөрхөн. Яг хүүхдтэй болсноос хойш амар их тийм жижигэн энгийн юмнуудыг анзаардаг. Тэгээ хүүхэд ингээд тэрийг хараад нөгөө ингээд баярлж байгаа шүү дээ. Тэднийг ингээд хараад ингээд хамт баярлдаг. Тийм болдог юм байна. Ваа, жижиг дэжтэй. Ваа. Ачиж. Балигтэй яах гээд байгаа вэ? Body. Нөгөөд ничгүй барих гээд байгаа. Go back forward with a hand and push straight out in front. Коала үзгээ ирсэн чинь коала харагдахгүй байна. Коаланы хана. Wow. Кола. Ой, тэр хөдлөөд шүү. Үй. Сэрц. Оо, тийм ээ. Унтчих шүү. Энэ коаланууд чинь хоногийн ихийг цагийг бараг нөгөө 24 цагийн 22-т нь унтдаг гэдэг ер нь бол үний юм байна л да. Навчаар хоолдог. Навч нь одоо тийм хангалттай нөгөө нэг шин тэжээлтэй биш гэх юм уу. Ихийг цагийн ингээд нөгөө нэг сэрүүн өнгөрөх ирч үрч энергийг өгдөггүй. Тийм учраас унтаж энерги нөөцөлдөг гинэ. Өө тэнд сэрсэнгүү зүгээр яажсэн. Тэгээд эмхтэй коала тэр эмхтэй коала юм байна л да. Эмхтэй коала нэрхтэй коалаг бодох юм бол ийм нөгөө нэг эмчиг юм ууттай. Тэгээд 2 жилдээ 2 наснаасаа эхлээд жилдээ нэг удаа нэг одоо зулцгалах боломжтой гэх юм уу. Тийм байд юм байна. Өглөөний мэнд. Бид гурав өчигдөр эндээ амар хөөрхөн Airbnb-д босон бохгүй юу юм хоёр өвгөн эмгэн хоёр ийм хийдэг хажуу өрөөгөө төрсдөлдөг. За би орыг харуулъя. За энэ бол амар харагдчихээн ийм нарийнхан орон дээр унтаад тэгээ Ария битэр читэлцээд ер нь нэлээ муунсан. Тэгээ өглөө ийгээ Ариаг аваад боссон. Тэгээ би саяс ирсэн ч гав ганцаараас ирэх хинч байхгүй. За одоо ингээд би ганцаараас ирсэн айлд хүн байж байгаа үү те чигш өчтөрөө энд бахан ярьж суусан. Галтаа нь бүр амар гоё. Яг энэ галтаанаас болж ирсэн бохгүй юу? Оо тэнд Ария явж энд ингээ өглөөний цай зассан. Энэ Ария зориулж гаргаж ирсэн тоглоом. Ария бүр одоо эмчихмэл тоглоом нь бүр амар дуртай болсон. Манай хоёрын тоглолч хойно юм хөрхөн гардентай цэцэрлэгтэй. Hello. Good morning. Хараа Ари уйлах туунаар би сэрсэн шин. Ийм гоё гаднаа цэцэрлэгтэй. Энэ бол яг мөрөөдөл байгаа байхгүй юу?
Энд бол дөнгөж ирсэн хүмүүс одоо гадныхан хашаа байшинтай болно гэдэг бол худлаа. Тэгээ байранд амьдрахлаар хүүхдтэй бол байранд амьдрна гэж байдгүй юм билээ шүү дээ. Өмнө нь бол ингээ байранд амьдрахын хүслэн байдаг байлаа. Одоо бол хашаа байшинд амьдрахын хүслэн болсон. Нөгөө нэг монголчууд чинь ялангуяа одоо бид хэд чинь ингээд нөгөө нэг гэр хороолт өссөн болохоор байранд амьдрахын мөрөөдөлтэй. Яг ингээ байранд амьдраад эхэлсэн чинь одоо л буцаад хашаа байшиндаа амьдрмаар байна. I call to the mountains, sing across the bay. Morning comes always steadier than yesterday. I take the stillness as a sign to write a song. Бид гурав Австралиас явах гэж байгаа юм чи ингээд энэ хаваараа нэг тийм жижигэн аялал хийж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр их барыг хамгийн сүүлийн аялал нь байхаа. Дахиж угаасаа явж амжихгүй. Одоо ингээ 2-7 хоногийн дараа нүүхэж байна. Тэгээд яг Австралид амьдарсан энэ 3 жил гарan хугацааг дүгнээд үзэх юм бол яг Викторийн амьдралын хувьд амар тийм чухал цаг үе маань өнгөрсөн байгаа байхгүй юу. Сургуулаа төгсөөд хамгийн гол нь хүүхдтэй болоод хүүхдтэйгээ гуруулаа яг Викторийг ингээд өөртөөхөө гэр бүлийг бий болгоод гэх юм уу амьдарсан юм цаг хугацаа. Тэгээд манай охины төрсөн газар тийм ээ төрсөн нутаг одоо тэгэл явж нөгөө төрсөн нутгийн шороон дээр хөрвөө гэх юм бол Мельбурн орхон шүү дээ. Тэгээд ямар ч энэ цаг үеүүдэд ямар нэгэн байдлаар бичлэг хийгээд хадгалж үлдчихсэн нь ирээдүйд үцхэд айгүй гоё байх баха. Хүний залуу нас ч угаасаа гоё штэ. Тэгээд залуу насныхаа бас хэсэг хугацааг ийм улсад өнгөрөөсөн завшаан тэрэг болсон гэж бодож байна. Амар гоё дурсамжуудыг бүтээсэн зөндөө олон хүмүүстэй танилцсан, найзууд болсон. Бас ингээ хүний амьдралдаа бас авах ёстой нэг мэдрэмжүүдийн нэг болох одоо чи хинч биш гэдэг тэр мэдрэмжийг ирээд авсан тийм аялал байлаа.